Сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Орны аялал жуулчлалын интерактив веб сэтгүүлсэн зургийн хүрээнд ямар шинэ юмнууд болваа гэдгийг танилцуулъя. За нэгдүгээрт нэг туршилтын нэг ажил хийгдсэн. Энэ бол гэхдээ юу шүү. Нийтэд тавигдаагүй зүгээр одоо пай чарм дотор төслийн хэмжээнд байж байгаа зураг. Өмнө бид нар бүх юунуудад бол одоо зургууд нэг л зураг байсан. Тэгэхээр энэ олон зураг энэ нэг цэг дээр гарч байгаа энэ мэдээллийн самбар шүү дээ. Энэ мэдээллийн энэ цонх гэж ярина. Энэ цонхон дотор юу н одоо нэгээс дэс зураг хийх боломж байна уу гэж туршиж үзээд. Тэгээд нэлээд зовсон шүү. 4 хоног шахаар олдчихэж энэ ямар ч нэг ийм хувилбарыг бол одоо гаргаад ер нь логикийг олчихсан. Одоо нэг юм байдлаар одоо уснууд дээрхэд нэг юм хоёр зураг оруулаад харчиж болдог. Ингээ хажууд нэг юм гүйдэг шугамтай зохицуулалтын доодох агуулга уншиж болдог. Дээшээ зураг харуул гарна. За буцаагаад энийгээ дарахад ингээ буцаад юм байдаг ч. За энэ бол юу нийтэд тавиагүй зүгээр л одоо туршилтын зураг шүү. За ийм нэг шинэ юм хийгдсэн. За хоёрдугаар одоо жинхэнэ зураг руу гаръя. Энэ зураг бол юу гэхээр юу шүү. Яг одоо Google-ийн хайлтанд байгаа нийт тавигдсан одоо дэлхийн нэг 15-6 улсаас хандлт авсан 8641 гэж өнөөдрийн юу хүмүүсийн хандлт нь 4-5 сар болчихлоо шүү дээ. Энэ газрын зургууд бол бас юу шүү дээ. Төвхтэй зүйл шүү дээ. Бас тийм хүн болгон ойлгоод байдгүй, хараад байдгүй, тодорхой хэмжээний жоохон боловсрал гэх юм уу одоо юу гэдэг мэддэг шаардаад байдаг. Боловсралж явах дээр мэддэг шаардаад байдаг. За тэгэхээр энэ зурган дээр би одоо юу ярих хэрэгтэй вэ гэхээр шүү дээ тийм. За энэ нэг юм юу нэмсэн. Нэг юм суур зураг. За дэвсгэр зурагч гэж ярина. Нэг юм зураг нэмсэн шүү. Энэ юу гэхээр Монгол Орны гадаргын зураг. Их гоё зураг. Энд байсан ч та гадаргын зураг байсан тийм ээ. Энэ дээрээ нэмэр болгож одоо бас улам гоё болгохын тулд сонголттой болгохын тулд хэрэглэгчдэд энэ зургийг нэмсэн. Энэ бол үнэхээр гоё зураг. Одоо баг үзэсгэлэнтэй гэж хэлмээр юм уу. Газрын зурагчид бол одоо газрын зурагтай холбоотой хүмүүс бол энд бол үнэхээр одоо их баярлалмаар тийм сайхан зураг. Энэ зураг нэмж өгсөн. За энэ зургийг сайн танилцуулахын тулд энд бас онцлог бий. Одоо ингээ харахад ингээ харагдаж байгаа хүмүүс ингээд масштаб томруулаад ирэхээр юу гараад ирдэг. Энэ хаяалбарын шугамууд, ижил өндрийн шугамууд, горизонтальны шугамл гэдэг та энэ шугамууд маш тодорхой харагддаг. Тийм учраас эндээс шүү дээ. Тухайн нутгийн одоо ялангуяа уулын оройнуудыг ингээд тодорхойлоод маш амарх. Төхөмтэй болж эхэлдэг. Энийг хэдүүлээ юун дээр нэг үзье. Алтай том богдын орчимд нэг хараадах уу. Одоо ингээд юу вэ? Яг одоо Баян Улгийн аймгийн Цэнгэл сумын нутаг. За энэ захаар бол бас улаан авсар ороод ирэх баг. Энэ нэг өндөр улс очин байна. Энэ Майдуул, энэ Малчин өргөл байна. Энэ нөгөө Найрамдлэр гэлгээд Монголын хамгийн өндөр улсууд энд байна. За бас энд яг тэгэхээр энэ юу би гол нь энийг сонгож авчирдаг учраас одоо энэ ер нь бол одоо байцаан зургаас харахад энэ хавийн релифийг ойлгоход хэцүү байдаг байхгүй. Хөх явж байгаа нэгэ хүрэн зураг болчих юм тийм ээ. Шинэ мөсөн дотор явж байгаа. Тэгээ энэ хаяалбарын шугамууд энэ ижил өндрийн шугамууд бол гайхалтай гоё харагддаг. Тийм учраас эндээс уулын оройг бол одоо тодорхойлох маш наривчлан тодорхойлох боломжийг гаргаж ирдэг байхгүй. Тэгээ энэнийг гаргаж байгаа энэ гурван оргилоос гадна энэ гурван алдартай Батаны, Александрийн, Гарнигийн мөсөн
голуудыг шинэ одоо тэмдэглэсэн байна. Эндээс нэг юм яг би энэ Алтай нурууны 5 бүгдийн 3 оргил байгаа. 5 гол оргил байдаг гэж бишээд байдаг. Тэрнээс би 3 оргилыг л хэлсэн. Одоо жишээ нь энэ нэг хоёр том уул байна тий. Энд эднэрэлт байгаа болоо гэж бодчих. Тэр нөгөө оргилууд нь над хэрэгтэй байна. Би олж чадаагүй, байцаагаас олж чадаагүй. Тэгэхээр энийг мэддэг хүмүүс энэ дээр туслаараа ялангуяа ховд их сургуулийн газар зүйн техникийн багш нар энэ тусал байх найж. Энэ их амархан. Яг энэ зургийг нэгээд энэ open top-о гаргачих. Open top map гаргангууд энэ уулын хорой дээр өчрөө ерөөсөө зүгээр болгоно зүгээр тавьчих. Тэгэхээр send information-ыг гараад ирнэ. Ингээд энэ хүсэлт гараад ирчих. Координат шууд гарчих. Энэ дээр уулынхаа нэрийг бичээд энэ дээр нь уулгээ тавьчих. Энийг алгасаад тэгээ энэ дээр фото зураг байвал фото зургийг хавсаргачих уу гэсэн. Тэгээ submit. Ингээд та бүхэн энэ зургийг оролцуулахад тусалт дэмжээрэй гэж хүсье. Энэ бол миний хүсэлт шүү. Тэгээ хоёр тэгвэл энэ зураг маань одоо Алтай 5 бүгдийнхаа 5 оргилыг бүтэн харуулчих юм гэсэн үг шүү дээ. Би хоёрыг нь олж чадаагүй. За ийм нэг хүсэлт байна. За энэ зургийн хувьд бол ийм ээ. За одоо дараа нэг ярих вэ гэхээр шүү дээ. Энэ нэг асуудал байна. Энэ бүх агуулга ер нь энэ доторх агуулгач гэсэн дандаа гадаад хэлээр байдаг үз. Тийм үү? Энд англи хэлээр эхлээд нэрийг өгсөн байгаа шүү дээ. Тэгээ энэ доторх энэ дөрвөн улсын хэлээр Монгол 2 дугаар маягтай байгаа үз. Энэ дээр энэ баян хөлгийн цэнгэл сум хүртэл юугаар бичигдсэн. Латинаар бичигдсэн. Энэ Google Maps дээр харах хүртэл англиар бичигдсэн байгаа шүү дээ, тийм ээ. А энэнийг тэр яагаад одоо монголоор хийгээгүй юм бэ гэж гайх хэрэггүй шүү. Маш амархан. За энэ дээр энэ би өөрөө энэ бичлэгийг өштэй компьютерийн шууд дэлгэцээр бичиж байгаа учраас зарим нэгэн үйлдэлүүд нь харагддаггүй. Талгүй. Би нэг гадны камераар биш одоо тийм мэрэгжлийнхнэнтэй адилхан одоо энэ мундаг юунууд биш үү блогеруудтай адилхан тийм том камер хэрэглэе байгаа байхгүй одоохондоо цааш дээр хэрэглэхийг бодож байгаа шүү. Тэгэхээр юу яа би зүгээр өгүүлбэрээр хэлээд өгчий. Одоо би энэ дээр өштэй хулганы дурын шиг дээр хулганы баруун тавьчлаа. Тэр доор өштэй тэгээ гараад энэ юу гараад ирнэ. Бичгнүүд гараад ирнэ. Тэрний доор доороос 3 дахь мөрөн дээр translate to Монгол гэсэн бичиг гарна. Тэрэн дээр дараал болоо. За ингээл одоо та нар харж байна уу? Шууд орчуулагдаад гараад ирж байгаа биз? Ингээс одоо энэ доторх агуулга бүгд орчуулагдаад гараад ирчихсэн. Бага хотгийн нуур тэгээд энэ одоо бичлэг бүгд Монгол болсон гоос энэ нөгөө Солонгос, Япон, Хятад юус Орос хүртэл Монгол. Тэгээд энэ яах вэ тийм ээ? Энэ асуудал. За ингээд монгол хэлээр харчих боломжтой. За буцаа гэвэл бас л нөгөө баруун давшаал translate to Монгол гэдгийг дахиад арчихдаг. Дараад нэг дахиад үйлдэл хийн тэгэл болоо. Англи болчихно. Одоо энэ доторх агуулга бүгд нөгөө олон улсын хэлээр болчихж байгаа. За ийм нэг бас нэг асуудлыг хэлээд өгье. За намайг одоо юу яагаад энэ хиймэл оюуханаар галзын зураг хийлчихэд юу яагаад байна гэж. Бас би шүүмсээ сонссон шүү. Тэгээ бүтээл өөрийн бүтээл гэдэг юм гэж. Энэ яг жинхэнэ ориг бүтээл энэ байна. QGIS галзын зургийн програм дээр хийсэн. Энэ бас веб зураг. Би туршиж үзсэн. Тэгэхдээ зөвхөн одоо энэний байна шүү дээ. Энэ зөвхөн энэ турист камп гэсэн энэ агуулгаар хийсэн байхгүй бараг л. Яаж хийсэн бэ гэхээр QGIS програм дээр хийгээ. QGIS програм чи одоо бас веб зураг хийдэг болсон. Энэ зураг бас юун дээр байгаа. GitHub-ийн юун дотор хадгалагдж байгаа. Платформ дотор хадгалагдж байгаа зураг шүү. Веб зураг энэ байна. Тэгээ энэ зургийг би хийчихэд яагаад одоо энэ дараагийн зургийг хийх сонирхолтой хийх санаа төрсөн бэ гэхээр энэ зурган дээр одоо жишээ нь өөрчлөлтүүдийг хийхин тулд би шууд одоо энэ веб дээр харж байгаа энэ дээр би хийж чаддаг байхгүй. Заавал програмгаа очино.
програм руу очиод програм дээр юу засвар хийх гэхээр их төвөгтэй санагдсан. Сурцсан хүнд бол амархал баг. Тэгээ би ч одоо дандаа ажиллаад байдаг болохоор тэгээ одоо засвар хийх, нэмэлт хийх. Одоо тийм үйлдэл тэгээ одоо янз бүрийн зургнуудын нэмэх гэдэг ингээ асуудал гаргасан чинь болж өгөхгүйсэн. Тийм болохоор л одоо яасан бэхээр би химэл оюухантай хамтарч агаад энэ зургийг хийх санаад байсан байхгүй. Энэ зураг бол одоо чөлөөт маш амархан. Яг түүхээр энэ ч одоо хөвж байгаа шүү байгаа үстэй. Үнэхээр чөлөөтэй ажиллана. Ингээд дэлхий дээр энэ байгаа юм. Айл ингээ гараад ирж байгаа. Дурын зэг дээрээ дарлаа. Энэ дээр хайлт хийлээ тийм ээ. Ус нурыг хагаад. Биш англиар байна тий. Англиар шааж болно. Энд байна уу? Услыг за ус жуулчны бас гараад ирлээ тий. Энэ аваа. Ингээл гараад. За нэг иймэрхүү юмнууд ярих гэж бодсон доо өнөөдөр гол нь. Энэ химэл оюухан дараа нь би юу яана? Химэл оюухантай хэрхэн ажилласан, химэл оюухантай хэрхэн одоо бүр одоо гүнзгийсэн, бүр ах トゥ болсон тухайгаад түүхээ сонирхолтой тухай дараагийн бичлэгээр харуулна. За түрүүс анхаарал тавьсанд их баярлалаа.